хөдөлгөөнгүй байсан хүчтэй бүр хөдөлж тоглоё бүгдээрээ хөдөлж тоглоё бүгдээрээ намайг бэрээрээ гүцээ дээрээ наа ни но өсгөд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц гайхалтай эрдэн номын 35 бүсгүй би ичтэй 35 бид бүгд санаасоо хамстаа байхдаа илүү хүчтэй хамаг бүхний үтэж явна нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Замасгано хөгжилтийн хөргө үсгүүдээ байна. Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүдэд тавтай морь хөгжилтийн үсэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Ингээд манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерхий боловсролын 38 дугаар сургуулийн Түмэн насан багштай 3-ын В-ийн Улбар Шарбаг. Амны баруун гартаад нийслэлийн ерхий боловсролын Happiness сургуулийн Аж шалбан багштай 3-ын А-гийн Зинхэр баг. Үзэгчтэй хүүхдүүдээ бидэнд хамт байж их хэлнийхээ эрдэнэсийн сангаар аялаараа ингээд хөгжилтийн үсгүүд нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо биз нөө? Улбар Шарбагийнхан байна уу? Зинхэр багийнхан байна уу? Нэвтрүүлгийн 1-р үе сонсъё, харъя, бодъё. 1-р үе сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Эхний үгийг бүгдээрээ хамтдаа дуу чимээний тусламжтайгаар, 2 дахь үгийг студийн тусламжтайгаар буюу жүжигчний үйл хөдлөлийн тусламжтайгаар, 3 дахь үгийг бүгдээрээ студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? За ингээд хамгийн ихний үг бол 2 үгтэй нэр үг шүү. Хүүхдүүдээ 2 үгтэй нэр үг. Энийг бүгдээрээ студид дуу чимээний тусламжтайгаар олж мэдэх болно. За ингээд хамтаа сонсцгоё. Анхаараарай. Үг бүтээх цаг эхэллээ. Улбар Шарбагийнхан маань дусал гэдэг үг бүтээсэн бол Зинхэр багийнхан маань тусал гэдэг үг бүтээсэн байна те. За сайн уу? Сайн уу? За, ягаад тусал гэдэг үг бүтээсэн бэ? Тусал шиг сонсогдсон болохоор. Тийм үү? Тийм. Уус гоож. Тусал гэдэг нь 2 үгтэй нэр үг мөн үү? Гэтэ та нэг л тусал гэдэг нэг л арай өөр бичсэн байгаа санагдаад байна. Тэг санагдаж байна уу? Тийм байна. Яг гараад ирсэн ч гэж байна те. Тийм би хэлсэн яг үндэ. Оо тийм үү? Юу гэж хэлсэн чи? Нэг дэ өсөг орно гэдэгт нөгөө нэг намайг гарна гэдсэн. Чамаа гарыг гаргацсан уу те? Тийм. Улбар Шарбагийнхныг гарцгаа. Улбар Шарбагийнхан бол яг тусал гэдэг үг бүтээсэн те. За, тусал гэдэг үг нь 2 үгтэй нэр үг мөн үү? Мөн. За чи нэг үеэр таслаа үзүүлээч. Дуу сал. Дуу Сал. гэж тасардаг тийм үү? Юуг тусал гэдэг чи мэдэх үү? Ус тусах гэж ер нь бол үйл үг бүтээн. Аа зөв. Чиний хувьд яагаад тусал гэдэг үг бүтээсэн бэ? Ус урсахтаа нөгөө доошоо ингээ урсаж байхдаа ингээ тусалт гэж нэрлсэн. Зөв хариултанд тусал гэдэг үг мөн байна уу биш үү? Шалгаж үзгөө. За тэгээ. Тийм ээ, зөв хариулт бол тусал гэж өгтөдөө баяр хүргэе.
За ингээд хамгийн дөрөнд үгийн амжилттай зөв бүтээж хонгоод орж чадсан улбар шар багийнхан маань 1 оног авч идсэн байна. Тэдэнд баяр хүргэе. За харин Цингэр багийнхны хувьд өвгөө жоохон буруу бүтээж шиг боллоо тий. Үсгийн хувьд автаа гарсан байна. Тусал гэж дээгэр бичдэг байна тийм хүмүүс ээ. Дээгэр биш. Ингээм бол тусал гэд ари өөр үг утгатай болчих тий. Хүн туслах, ээж авдаа туслах гэд өөр үг болчих тийм үү? За ингээд бүгдээрээ дараагийн үг буюу хоёр дахь үгийг олж мэдгэд билээ хүмүүс ээ. Хоёр дахь үг бол хүүхдүүдээ мөн адил хоёр үетэй нэр үг байгаа шүү. Заяа. Илүү анхааралтай оролцоороо энэ удаа ямар нэгэн жүжигчин биш ахын та нарт яг тухайн эд зүйлсийг бодорон гаргаж ирээд харуулах нь шүү дээ. Хоёр үетэй мөн нэр үг байгаа шүү. Ойлгомжтой юу? За хэдүүлээ харцгаая. За дараагийн зүйл маань ийм зүйл байна. Юу юм болоо те? Лимб юм болоо? Уурах юм болоо? Гэтэ уурах шарын юм байдаг баха те. Та нарыг харж ирсэн юм байна уу? Харж ирсэн үү? За тэгвэл бүгдээ Цингэр багийнханд бас хараалаа тий. Цингэр багийнхан манаас харж ирсэн байж магадгүй. За Цингэр багийнхаа ийм зүйл үү шүү. Хараарай. За барьж үзгүй. За үнэч. За. Юугаар хийсэн юм шиг байна? Мото байна тий. Энэ юу юм бол бас сайтар гарах. Энэ юу юм бэ? Гэтэ эн чинь одоо нүг арьс шүү дээ. Энийг юу гэдэг нь мэдгүй. Сур гэдэг аахгүй зөө. Ийм сур бас орсон байна. Мод орсон байна тий. За бүгдээ артлын энэ нэг нөхдөд тараал. За ийм зүйл үү шүү. За хөхтүүд ээ. За барай үзээрэй. Тийм байна дээ. За манай улбар шар багийнх нэг барьж. За. Мод болон сурнаас бүтсэн зүйл байх нь тийм үү? За дамжуулаа үзчих. Хоёр үетэй нэр үг. За нааш өгч. Хүн дээ нү гай хөнгөн байна уу? Хөнгөн байна те? Харьцангуй хөнгөн байна. А чи барьж үзэхгүй. Гэтэ илүү тийм бат бөх байна тийм. Сайн барьж үзэх нэлээд бат бөх байна тийм үү? За. Цингэр багийнхаа улбар шар багийнхаа хоёр үетэй нэр үг энэ эд зүйлийн нэрийг юу гэдэг вэ гэсэн үг байна тийм үү? Яг одоо үг бүтээг цаг эхэллээ. Үг бүтээг цаг эхэллээ. Үгээ бүтээл тусаа хаваад арна. За. Цингэр багийнхан маань болохоор уурга гэдэг үг бүтээсэн байна. Харин улбар шар багийнхан маань ташуур гэдэг үг бүтээсэн байна тийм үү? За, өдрөө хамтаа эхлэе. За, энэ зүйл юу вэ? Ташуур мөн үү? Мөн. Харж ирсэн үү? Өмнө нь манай өвөө хийжсэн. Бүр ташуур хийдэг хүн байсан юм уу те? Чиний хувьд? Ташуур мөн гэж бодож байна. Өвөө хөдөө харж ирсэн. Харж ирсэн үү те? За, ташуураар яадаг вүлээ? Үндсэн зориулт нь яах зориулттай вэ нүгэр? Мэдгүй. Сайн мэдгүй юу? Сайн мэдгүй гэтээ. Гэтээ Яадаг гинэ? мөр ташуурдаад ингээ хурдан гүйлгдэг. Яг зөв, морийг ташуурж иргэлдэг тийм үү? За, чиний хувьд? Ташуур бид нь хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн. За, чиний үеэр тасч үзэх үү? Ташуур. Яг зөв те. За, чиний хувьд яагаад ташуур гэдэг үгтэй болов? Багийныг дагаад ирсэн үү? Чанд хариулт байна уу? Ташуур мөн үү? Чи юу ташуур харж ирсэн үү? Хараагүй. Тэгвэл анх удаа харсан мөн бах те. Мөн байх. Гэтэ эсрэгээр уурах ч үж магадгүй юм шиг байна. Цингэр багийнхан маань уурах гэдэг үг бүтээсэн байна те. За, уурах гэдэг чинь яах зорилттой лээ? Ишиг яах гэсэн? Барих зорилттой юм те. За, чиний мэдгүй сайн мэдгүй юу? Анх удаа харж байна үнийг. За. Яагаад уурах гэдэг үг бүтэх болсон бэ танаа багийнхан? Манай ангийнхан гар гэдэг гарах. Ангийнхан уурах гэсэн үү те? Чиний хувьд? Уурах гэсэн. Уурах юу харж ирсэн үү? Харж байгаагүй. Чи уурах харж ирсэн үү? Үгүй, харж байгаагүй. Харж байгаагүй те. Гэтэ юу ч гэсэн ангийнхан хооронд ялч уурах байж магадгүй гэсэн юм тийм үү? Уурах гэхдээ бас хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн те. Байж бас магадгүй те. Тэгээд хэдүүлээ бүгдээ хамтаа зөв хариултыг олж мэдгэд билнэ үү? Зөв хариулт бол ташуур байж өгтүүдээ баяр хүргэе. За ингээд ташуур гэдэг үгийг амжилттай зөв бүтээж багтаа 1 оног чадсан улбар шар багийнхандаа баяр хүргэе. Энэ зүйлийг бол хүүхдүүдэд ташуур гэж нэрлэдэг. Ташуураар морь малыг ташуурдах буюу одоо морио чүү гэдээ ташуурдах юм бол илүү хурдан явдаг тий. Тэгж зориулттай зүйл юм байна. Тэр цэма миний барьсан байгаа энэ зүйл болохоор тэнзэн ташуур, яргай ташуур, хулсан ташуур гэдэг зүйлсийн нэг төрөл буюу хулсан ташуур ах нь шүү. За хүүхдүүд энэ хэсгийг болохоор сагалтраг,
сэгэлдрэгч гэж бас ярьдаг байна. Ойлгосноо? Цэнгэг багийнхан маань уурга гэж үтсэн тий. Тэгэхээр уурга гэдэг нь бодит амьдрал дээр илүү том байдаг байна энийг бодох юм бол. Тэгээд дээрэс нь урдлын гогцоо гисг нь морь малын нөгөө толгойг яг ингэж оруулах зорилттой том байдаг байхгүй юу? А эн чинь болохоор гараа оруулах зорилттой хүмүүстэй. Тэгэхээр яах нь бид нар морин дээр ингэ явжсэн чинь энэ дашуураа хайчихгүй тулд гарандаа ингэж барьдаг байхгүй ойлгосноо. Тэгэх юм бол морь хурдан давхиж хахад энэ дашуур маань гараа салсан ч унахгүй нэ ш тийм үү? Ийм зорилттой бол уурганых болохоор энэ урдлын гогцоо нь илүү том байдаг. Мөн энэ мод нь ийм туйлзуур нэлээд урт байдаг байхгүй юу? Ингээ бүгдээрээ 3 дахь үгийг олж мэдцгээе. 3 дахь үг бол 2 үетэй нэр үг. Энийг бүгдээрээ студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдэх болно. Бид нөө? За тэгвэл бүгдээрээ хамтдаа студид үзүүлбэрийг өгтөж авъя. Алгач өгтөөр өгтөдөө. 2 үетэй нэр үг шүү. Энийг сайн анхаараарай. 2 үетэй нэр үг. Хоёр үетэй нэр үг шүү дээ. Холбоо шүү. За 2 үетэй нэр үг шүү хүмүүдээ. Ингээд бэлэн бол цагийг эхлүүлье. Үгээ. Үгээ бүтээж дуусаад хонгоо дараарай. Дөрөв, 3, 2, 1 цаг дуслаа. Өсөнө. Цэцгэрэ. Манай дүнгээ айдлаа бүтээсэн үү? Хараа. Сэллээ гэдэг үг бүтээсэн мэ тэ? Тийм л дээ тэгтээ ийм үсэг авахгүй байсан. Тийм үү? Уул ямар үг бүтээгчсэн бэ? Ямар үг бүтээгчсэн дээ? Сэлэм. Сэлэм гэдэг үг бүтээгчсэн чинь ийм үсэг гарч иж амжаагүй юм шүү дээ. За яах вэ тэ? За, сэлэм гэдэг нь 2 үетэй нэр үг мөн үү? Мөн. Яагаад сэлэм гэж бодсон бэ? Сэлмэр ингээд тултаад байсан. Тэрсэн болохоор тэгж бодсон тий. Тэгвэл бүгдээрээ улбар шар багийнхнаас асууцгаая. Улбар шар багийнхан мөн сэлэм гэдэг үг амжилттай бүтээсэн байна тий. За, сэлэм гэдэг үг яагаад бүтээх болов? Сэлэмшиг ямар тултаад байсан болохоор сэлэм гэж юу яас үг бүтээсэн. Саяын одоо нөгөө нэг энэ тулааны спортыг ер нь яг мэдгүй, яг нэршлиг мэдгүй. Юу гэдгийг мэдгүй. Сайн мэдгүй юу? Мэдгүй. Чи мэдгүй? Үгүй. Чи мэдгүй? Мэдгүй. Мэдгүй. За тэгвэл би хэлж өгье. Энэ болохоор олимпийн нэгэн төрөл хоёрцуур сэлэм байхгүй ойлгосноо. Гэтэ хэдүүлээ зөв хариулт нь харин сэлэм гэдэг үг мөн байсан болоо 2 үетэй нэр үг гэсэн тий. За ингээ бүгдээ хамтаа зөв хариултыг олж мэдцгээе. Зөв хариулт бол сэлэм гэдэг үг зөв байж өгдөө баяр хүргэе. ээлтик клубын Ану Минж хоёр гэдэг тайсан орцгаая. За гараад ирээр хоёроо. Алгач өгтөө өгдөө. За сайн уу? Сайн байна уу? За бид бүхэнд гоё энэ туйлзуур сэлмийн спортын талаар гоё товч мэдээлэл хүргэж. Туйлзуур сэлмэн нь болохоор олимпийн спорт. Тэгээд сэлмэн дотроо 3 төрөлтэй байдаг. Foil, ипи, тэгээ сабар. Ипи нь болохоор бидний хичээлдэг хүн сэлмийн төрөл. Foil нь болохоор хөнгөн сэлэм, сабар нь болохоор илт. Туйлзуур сэлмээр хэдэн жил хичээлж байгаа? Бид хоёр нийтдээ 4 жил хичээлж байгаа. Бид хоёрын хичээлж байгаа төрөл нь бүх биеэр хатгаж болдог. Харин foil бол нөгөө нэг зөвхөн чээж хэсэг дээрээ хатгадаг тийм юутай. Харин saber нь бас л зөвхөн чээж
хөлнөөс дээдлэх хэсэгт хатгаж болдог байхгүй юу? Тийм ялгаатай. Төрлүүд нөөрөө юм тий. Монголд ихэвчлэн ипэ төрөл нь хөгжигдсэн байгаа. Тэр нь дөнгөж сая яах вэ? Тийм, бит хоёрыг хичилж байгаа. Foil төрөл нь одоогоор яг хөгжиж эхлэж байгаа төрөл байхгүй юу? Saber бол байхгүй. Үүсэл гарал нь Францаас Европоос анх гаралтай. Ойлгож авсан хүмүүстээ дотроо 3 янз байдаг гэсэн. Бид нар тэгэхээр өндөр яг Монгол хамгийн хөгжиж байгаа төрөл буюу нэр нь юу лээ? ипэ төрлийг хэдүүлээ харсан байх нь ойлгосон хүмүүстээ. За ингээд бид бүхэн гоё үзүүлбэр үзүүлсэн хоёр ихтэй даалгавчаа баяр хүргэе. Энэ удаар нь улс бушаар багийнхан маань ахаад үгүй амжилттай зүг бүтээснээр ахин нэгэн оноог багтаа авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. За одоо харин нэг юм сонирхолтой асуулт байна хүмүүстээ. Та нар цагаан толгой үсэг чинь аагаас яа хүртэл 35 үсэг байгаа шүү дээ. За энэ үсгийг цээжээрээ нэрлж чадах хөвгтөө нөө. Аагаас яа хүртэл цээжээр нэрлж чадах уу? Гараа өргөөрэй. Байна уу чадах уу? За. А Б В Г Д Е Ё Ж З И хагас И К Л М Н А О П Р С Т О У Ф Х Ц Ч Иш Ч хатугийн тэмдэг эрүүгийн зуулны тэмдэг Ю Я. Баяр хүргэе хүмүүстээ. Тэгээ дунд нь ганц нэг үсэг орхлоо тий. Тэгээ мондөг байлаа баяр хүргэе. Хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн 1-р үеэс улс бүр шар баг маань 3 оног амжилттай авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Харин цэгэр багийнхан маань хараахан оноос гөлөж чадаагүй ч гэсэн дараагийн үед нь амжилт хүсцгээе. Ингээ суугаарай хүмүүстээ. Одоо харин нэвтрүүлгийн 2-р үе. Энэ бол намайг олоорой. 2-р үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Ингээд тайснаа цэгэр багийн асуултсах сурагчийг өрч байна. За үсэг. Сэно. Сэно. Сайн. Улс бүр шар багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа өрч байна. За улс бүр шар багийнхаа айд тийм 3 оног авсан байгаа тий. За гэрийн даалгаварт номоосоо уншсан уу? Уншсан. Тийм ээ. За ингээд багууд маань гэрийн даалгаварт эсрэг багийнхаа мэдлэг сорих үүднээс 3 дугаар ангийн сурагчгээс таны мэдгүй асуулт бэлгэж ирсэн байгаа тийм үү? Тий. За ингээд бүгдээрээ хамтаа цэгэр багийн асуултыг сонсохын өмнө цэгэр багийн нууц үсгүүдийг тайснаа өрж байна. За гараад ирээрээ хэд үсэг байна? 1 үсэг, 2, 3, 4, 5, 6, 7, 8 үсэг байна хүмүүстээ. Тэгэхээр улбар шар багийнхаа та бүхэн энэ удаа асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 оноо, харин үсэг нэх боломжоо ашиглаад 3 оноо, ангийнхнаасаа тусалцаа авсан тохиолдолд 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За улбар шар багийн хөгжөөнд дэвшчихэд байна уу? Яа. За тэгвэл хамтдаа цэгэр багийн асуултыг сонсцгоё. Мал амтан ногооны амттайг шилж идэх үйлдэлийг яах гэх вэ? Асуулт ойлгомжтой юу? Хоорондоо ярилцж болно. Ингээд цагийг эхлүүлцгээе. Мэдээжлэг. Харилт олцсон уу? Олцсон. Цагийг зогсоох уу? Зогсоё. За тэгвэл цагийг зогсооцгоё. Ингээд хариулт бол Мэдээжлэг. зөв байна баяр хүргэе. За энэ юунуудаа нэгэд харъя. За ингээд зөв хариулт бол идээшлэх гэдэг үг байсан байна. Ингээд зөв хариулснаар улбар шар багийнхан маань багтаа 5 оног авч чадсан байна баяр хүргэе. За бид түгэнд асуултын тайлбар хэлж өгөөч. Яахыг идээшлэх гэдэг юм бэ? Идээшлэх гэдэг нь нөгөө мал бэлчээрт гараад ногоог нөгөө ялгаж шилж идэхийг хэлж байгаа. Ингээд бид бүхэн таны мэдгүй асуулт бэлгэж ирсэн цэгэр багийнда баярлалаа. Алгацгаарай. Одоо харин бүгдээ хамтаа улбар шар багийн асуулт сурагчийг өрж байна. Эвси. Тэро. Тэро. За бэлэн. За бэлэн бол цэгэр багийн асуултанд хариулах сурагчдыг өрж байна. За үүсэг вэ үсгийн үсгүүд гарч ирсэн байна. Бэлэн үү залуусаа? Бэлэн. За бэлэн бол яг одоо улбар шар багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа өрж байна. Гараад ирээрээ. 1 үсэг, 2, 3, 4, 5,
6, 7, 8 үсэг байна тийм үү? Та бүхэн дөрвийг мэдж байгаа тий? Асуултанд шууд хариулж чадах юм бол 5 оноо, үсэг нэг боломжоор ашиглаад 3 оноо, ангийнхнаасаа туслалцсан заавал 2 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол яг одоо асуултыг сонсцгоё. Мал амьтныг хол явахгүй байлгахын тулд үйж тогтоох урт уяа олсыг юу гэдэг вэ? Асуулт ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. За. Болцлоо. Цагийг зогсоох уу? Зогсоо. За тэгвэл цагийг зогсоогоод хариулт бол Аржаа. зөв үү? Зөв байна. Зөв байна баяр хүргэе. Хариултынхаа хэдүүлээд хэрэгэнгүй тайлбарыг авъя те. За улбар шар багийн тайлбарыг сонсцгоё. Аргамжаа гэдэг нь мал амьтныг үйж тогтоох уяа олс бөгөөд ихэвчлэн адуу тэмээг барьж тогтоох гадсанд уйдаг уяа. Яг аргамжаа гэж нэрлэх байна тийм үү хүмүүс те. Та бүгдээ гэрийн даалгавар гэхээр номоо сайн уншсан гэсэн үг үү те. Аргамжааг яг бодитоор нь харж ирсэн үү? Харж ирсэн. Харж ирсэн үү те? Хөдөө очиж байхдаа харсан уу тийм үү? За тэгвэл ингээд юуны дөрөнд асуултандаа амжилттай зөв хариулж багта 5 оног авч чадсан Цэгэр багийнхан дахин баяр хүргэцгээе. Хөгжилтэй өсгөл нэвтрүүлгийн 3 дугаар үе 5 тайм ойрол. Энэ бол нэвтрүүлгийн зүгээс өгсөн өсгүүдийг ашиглаж хэний баг илүү олон үг бүтээж чадгаа тэмцээн юм. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээ бүгдээ хамтдаа улбар шар багийн үсгээр наадагч 3 сурагчийг өрч байна. За, үсэг, яа үсэг ийм үсгүүд гарч ирсэн байна. За сайн уу? Бид нөө. Билээ. За гэрийн даалгаварт анги дээр тавч үзсэн үү? Гарч өгөөрэй. Үзсэн үү? За тэгвэл бичдэг хүүхдэн галдаарч. За 1 минутын хугацаанд самбар дээр үгээ зүг бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээх болно. Бүтээж чадсан үг болгон 1 оноо. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол улбар шар багийн гэрийн даалгаврын үсгүүдийг харцгаая. За гараад ирээрэй. В үсэг байна, А үсэг байна, Г үсэг байна. Я, З, А зөөлөн тэмдэг гэсэн 7 үсгийг та бүхэн ашиглаад 1 минутын хугацаанд самбар дээр бичээд 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээн. Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Аргал. Үгүй аргал гэдэг үг. За гэдэг юм за. Ав. Яв. Ат. Яв. Тэгэхэд. Гац гэж заг ганцаг. Заяа. Яв. Заг гэж гара. Зав. За цаг дууссан байна. Одоо харин 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээн. Ингээд цагийг эхлүүлцгээе. З. А. В. Зөөлөн тэмдэг зэв. Зав гэдэг үгийг авда. За. З. А. За. Аас гараач тэнгисээ. Гараач. За гэдэг үгийг авда. Ав. А. В. Ав. Нэг нь яваач. Тэнгисээ юу. Яваач. Юу. Ав гэдэг үгийг авда. Ат. З. Ат. Зэвсэн. Ав гэдэг үгийг авда. Ав. Яв. Зэвсэн. Яв гэдэг үгийг авда. Заяа. Заяа. Гараач ирэлтмэ. Хүй. Зэги хар. Заяа гэдэг үгийг авда. Яв. Яв. Зав. Авда. Зав. Зав гэдэг үгийг авда. Өөр. Хугацаа хангалттай байна. Ахын шинээр болж байгаа. Баримт төсөр өгнөдөө. Үсгнүүдээ. Гав. Гав биш.
Тод хэлээр чангалаа. Гав. Гав гэдэг үг явда. Га гэдэг үг явда. Уртар. Аав гэдэг үг явда. За. Тэгээд за гэж. Зай. Намзай. Тэгээд яаж Сай гэдэг үг явда. Цаг дуслаа. За самраа өгөөрэй. Улбар шар багийн 3 дугаар байс нийтээ хэдэн үг амжилттай зүгтээснийг хамтаа харцгаая. Зав, за, ав, аз, яв, заяа, яв, зав, гав, га, аав, зай гэсэн нийтдээ 12 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 12 оног авчаадсан байна. Тэдэнд баяр хүргэе. За сэтгэлтэй яваарай. Гоё. За ангитай ер нь гэрэн талаар бэлдэж үзсэн үү? Үзсэн. Тэгвэл ангитар хэдэн оноо бүтээжсэн бэ? 25. За хэдүүлээ одоо энэ илүү гоё таймнаар харах юм бол өөр ямар үг бүтээх боломжтой байсан бэ? Харцгаая. Ай. Яг зөв ай гэж үг бүтээх боломжтой байсан бэ? Өөр. Гац. Газо. А гэж бас үг бүтээх боломжтой байсан бэ? Аяг. Ай гэж бүтээх боломжтой байсан мөн үү? Айга тийм биш те. Гихмичтэй илүү олон үгийг бүтээх боломжтой байсан мэн тийм үү? Сандарсан үгтэй. Сандра Оксандрыг л санагдсан да надад амар тайван бүтээс таад. За тэгвэл бүгдээ найзуудаас нь асууцгаая те. За сайн уу? За. Тайзан дээр гарч ирээд үг бүтээгээд ямар байсан бэ? Сандарсан уу? Нилээд сандарсан. Нилээд сандарсан уу? Та чи 38 дугаар сургуулийн те? Тийм. Би миний ингээд ер нь санаж байгаа 38 дугаар сургуулийн 3 дугаар ангийн нийт бүлгүүд манай өдрөл баг бүгд орсон те. Та тэгэхээр нэлийн илүү их туршлагатай гэсэн үг зөв үү? За, үг бүтээхэд ямар байсан тайзан дээр? Ой. Гоё хөгжлөөсөн үү? За тэгвэл ингээд та бүхэнд баяр хүргэе. Учир нь та нар энэ үеэс 12 оног зөглөж чадсан байна. Баяр хүргэе хүүхдүүдээ. Хөгжөлтөө өсгөн нэвтрүүлэг үргэлжилж байна. Яг одоо тайснаа Сингэр багийн үсгэр наадагч 3 сурагчийг урьж байна. За гараад ирээрэй. За бид нөө. Эсрэг баг 12 оноо зөглөлцсөн байгаа тий. Тэгэхээр та энэ үеэс нэлээд оноо зөглөх шаардлагатай болов тийм үү? Чадвар 20 гинэ гэж юу? За гэрэн даалгаварт бэлдэж үзсэн үү? Үгүй. Үгүй мүү? Хэдүүлээ чадах. Тэ чадах тий дажгүй тий. Сингэр багийн даалгаврын үсгүүдийг харцгаая. За гараад ирээрэй. Д үсэг байна, ид үсэг байна, им үсэг байна, ир, зөөлий тэмдэг. Гисэн нийтдээ 7 үсгийг та бүхэн ашиглаад наанцанд оруулаад үг бүтээх нэ. Ойлгомжтой юу? Ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Юм дар гэдэг. Дар. Марл. Юм гэдэг штеп. Марл. Оо, хөркөн байна. Хар гэж үгүй. Оо, цаг яваад өстэй. Цаг яваад өстэй. Оо, өскөө бүтэнстэй. Амар юу? Хэдүүлээ бичиж байна за. Сам. За цаг дууссан байна. За тэгэхээр та бүхэн одоо 2 минутын хугацаанд тайсан дээр өгөө бүтээн. Ойлгомжтой юу? За ингээд цагийг эхлүүлцгээе. Марс. Үгүй явда. Байж зүмүнэ. Марс. Галаачи. Им үсэг гар. Марс. Марл гэдэг үг явда. Дар. Зүмүнэ байж. Дар. Дар гэдэг үг явда. Марс. Зүмүнэ байж. Мад гэдэг үг явда. Сам. Энэ хоёр Сам гэдэг үг явда. Арас. Зүмүнэ иш.
Арал гэдэг үг яа да? Ам. Би. Ам. Ам гэдэг үг яа да? Ам. Чимрээ байж. Ил. Ад гэдэг үг яа да? Ар. Ар гэдэг үг яа да? Л. Зөөлний тэмдэг. Зөөлний. Ад гэдэг үг яа да? Дэр. Чимрээ байж. Дэр. Зөөлний тэмдэг. Дэр гэдэг үг яа да? За. Тэнүү ат. Тэ. Ад гэдэг үг яа да? Амар. Чимрээ байж. Амар. Им. Амар. Бэрсэлчоо. Амар гэдэг үг яа да? Эм зөөлний тэмдэг. Ам гэдэг үг яа да? Амьд. Дэв. Ханга. Амьд гэдэг үг яа да? Юу Цаг дуслаа. За Цэгэр багийн маань харьцангуй олон бүтээх шиг боллоо тий. За Цэгэр багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За анхаараарай үзэгчтэй хүүхдүүд Цэгэр багийнхан 3 дугаар үеэс нийтдээ ла, марал, дар, мал, лам, арал, ам, ал, ар, аль, дэр, ад, амар, амьд гэсэн нийтдээ 15 үгийг амжилттай зөвлөж чадсан байна. Баяр хүргэе. За, сэтгэл хангасан байна уу? хангасан. Дэж одоо бүтээлээ тий? Тий. За, ахад хэдүүлээ таймер хараад өөр бүтээх боломжтой үг байсан болов уу? Юу гэж бодож байна? 2 минутанд баг ингээд дүүртэл үг бүтээлээ шүү дээ тий? Тий. Сэтгэл хангасан байна уу манайхаа? Сэтгэл хангасан. 15 оноо яг бүтээж чадна гэж бодсон уу чи? Барай л удаагүй. Тэсэн чи бүр их үг бүтээж шүү дээ тий? Харин тий. Зөөлөд тэмдэг сандарсан уу? Сандарсан. Сандалсан. За ямар үгэнд оролцсон бэлээ? Дээр гэдэг лав үгэнд оролцож байгаа гэсэн тий? Тэгээ амьд гэдэг үгнүүд орж ирсэн тий? За 3 үгэнд орсон байна тий? За аавшиг нэвтрүүлэлд ороход ямар вэ? Гой. Хөгжилтэй нөө. За Хөгжилтэй энэ 3 үеийн хамгийн таалагдсан даалгавар нь ямар вэ байсан бэ? Хамгийн сүүлчийн 3. Яг энэ 3 дугаар үе юу? 15 он авч чадсан болохоор. Тэг яах вэ тий? За ийм үсэг ямар үгэнд оролцсон бэ? Ам тэгээд Ам тий? Мал гэдэг үгнүүд оролцсон тий? За үсэг яг тайсан дээр гарахаар сэтгэл ямар вэ? Сандарсан уу? нэлээ сандарсан. Гэтэ гоё эсэн. Гоё ясна тий? За ил хэсгийн Ла, марал, тэгээд мал. 15 он авсан сэтгэл хангалуун байна уу? Аха. Дэ үсэг бол таад ярилцсан шүү дээ. Дэ үсгийг ингээд ерөөдөө өсгнүүдээ байрлуулад ах шиг нэ. Чи ерөөдөө энийг зохион байгуулах гэж ярилцсан юм уу те? Тэгвэл яг гой төлөвлөгөөний дагуу амжилттай зөв зохион байгуулсан юм шүү дээ. Тэгэхээр чамд баяр хүргэе. За зөвхөрөө. Тийм ээ үзэгчтэй Цэгэр багийн маань 3 дугаар үеэс нийтдээ 15 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 15 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Судлаа суугаарай. Хөгжилтэй өсгөд нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ юурай те ант хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд өнөөдрийн маань дугаар сурагч нараа бэлтгэе оролцуулсан багш нарыгаа тайснаа өргө таатай байна. За багш нар маань гараад ирээрэй. За Улбушар багийн Төмөр Ясан багш, Цэгэр багийн Шолпон багш те. За сэтгэлээ бидэнд уулзаж багш. За юмны өмнө хөгжилтэй өсгөнүүд нэвтрүүлгийн хамт олонд ингээд монгол хэлний мэдлэгээ хөгжүүлэх, хүүхдүүдийн одоо суралцах сонирхлыг нэмэгдүүлж байгаа энэ сайхан хамт олонд одоо баяр хүргэе. Хүүхдүүд маань урам авч маш гоё оролцлоо. Тэгээд догтлоод сууж байлаа, бахархлаа, шавнараа баяр хүргэе. За баярлалаа. За сайн байна огшаа. Та бид бүхэн сэтгэлээ уулзаж мөн хэддэг жилдээ багшж байгаа те. Хоёр багш маань хоёулаа гоё залуухан багш нар харагдж байна. Сайн байна уу? За хүүхдүүдийн өдрийн минь хүргэе. Манай ангийнхан мундаг байлаа. За би 38 дугаар сургуульд нийт 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ дааж явсан 2 дахь анги маань байгаа. 2 дахь анги тий. За яг боддоор энэ хүүхдүүдээ тайсан дээр яг ингэж харахад камерын араас харахад сэтгэл ямар вэ? Хүүхдүүдээ камерын араас харахад бас жоохон сэтгэл төгшээд тэмцээндээ сандрах болов яаж оролцох вэ гэж төгсчихсэн боловч манай ангийнхан мундаг байж чадлаа. Бэлдснийхаа хэрээр багш нь угаасаа хүүхдүүдэд итгэжсэн. Багшийнхаа итгэлийг алдахгүйгээр авгаалжтай, самбаатай, сэргэлэн идэвхтэй оролцож чадсан хүүхдүүдээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Ингээд Цэгэр баг бол Улбушар багийнда 2 багийнда хоёуланд нь алдаршаа баяр хүргэе хүүхдүүдээ. За ингээд мэдээж манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг
Ант хэвлэлийн газрын ах эгч нарын зүгээс ингээд ангийнхаа номын цаг баяжуулаарай гэдэг юм гайхалтай номын дээжс явуулсныг гардуулахад таатай байна. За мөн адил танд ингээд ангийнхаа номын цаг баяжуулаарай багш нараа. Бүх хөгжилтэй өсгүүдэд тайзнараа урьж гараад ирээ хөгтүүдээ. За гараад ирээ. Одоо бүгдээ хамтаа дуулж бүжгэлцгээе. Уршаарцгаая. Үзэгчдээ хүүхдүүдээ тэд 3 үеийн турш ихэлнийхээ эрдэнэсийн сангаараа идэж үг бүтээж тань мэдгүй асуултанд хариулсны үр дүнд Цэнгэр баг болон Улбаршаар багийнхан маань 2020 оноогоор тэнцэн байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар уулзлаа баярлалаа. Өсгөд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд үг бүтлээ. Би ичтэй бидний ертөнц гайхалтай. Эрдэнэ номын 35 бүсгүй би ичтэй 35 би бүх санаасоо хамстаа байгаа илүү хөштэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе.